За одоо миний ярих хэсэг дээр бол амбулаторийн тусламж үйлчлэгтэй холбоотой хэсгийг та бүхэнд танилцуулах гэж байна. За ер нь агуулгын хувьд бол амбулаторийн тусламж үйлчлэгийн тогтоолуудад орсон өөрчлөлтүүд нь яг ямар зорилгоор яах гэж хийгддэг юм бэ? За одоо дөрвөн болчихмол дараа хэллээ. Даатгал тогтоолууд хурдтай өөрчлөлт байна, байнга өөрчлөлт байна. Үүнээс болоод эрүүл мэндийн байгууллагууд өндөр хүчтэй байна. Эрсдэлтэй болоод байна. Нэгсэндээ даатгал тогтоолоо өөрчилсөн зорилго нь болохоор одоо юу гэдгийг эрүүл мэндийн эмч нартай байгууллагаа хүндрэл орчуулах гэдэг юм уу. Энэ чиглэлээр илүү идэвхтэй ажиллаад байна гэдэг ийм бас зүйлүүд байдаг. Тэгэхээр бид нэр өөрчлөлт оруулахдаа яг ямар бодлогын зорилтуудыг төвшүүлж ажиллаж байгаа юм бэ? Энэ зорилт маань өөрөө хангагдж байна уу? Хангахын тулд дахиад бид нэр цаашаа нэм сайжруулах зүйлсүүд юу байна вэ? Хэдэн талаас зэгдүүлээ хамтраад ажиллах зохицуулах шийдлүүд юу байна вэ гэдэг дээр бид нэр тогтмол анализ хийж ажилладаг. Энэ талаар та бүхэн техникийн хэлж харилцуулна. За хоёрдугаар ер нь энэ амбулаторийн тусламж үйлчлэгийг ер нь бид нар үндэслэлтэй өөрчлөлт яг ямар үндэслэлүүдийг оруулж ирэх юм бэ? Энэ үндэслэлүүдэд оруулсан тооцоо судалгаа хүрсэн үр дүнгуудээ бас танилцуулна. За дараагийн удаа бол яг энэ эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 24 оны 6 дугаар тогтоол өөрчлөлтөд одоо хууль зүйн яамн дээр 25 оны 4 дугаар тогтоол болж батлагдж байгаа. Тэгэхээр энэ 4 дугаар тогтоол дээр бид нэр яг ямар өөрчлөлтүүдийг оруулваа. Энэ өөрчлөлтүүдтэй холбоотой журмын болон зохицуулах хэсэг дээр хэдүүлээ анхаарч ажиллах зүйлсүүд нь юу байсан бэ гэдэг талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр бэлтгэсэн байна. За амбулаторийн тусламж үйлчилгээ 22-21 онуудаас хойш ер нь ямар хөө байдлаар өөрчлөлт өгч байгаа. За амбулаторийн тусламж үйлчилгээний ер нь бид нэр энэ зорилго бүх зүйлсийг харахад бид нар хэд хэдэн зорилтыг шинжилгээгээр төвшүүлсэн. За нэгдүгээр бид нар амбулаторийн тусламж үйлчилгээг илүү сайжруулж нэмэгдүүлж дэмжиж өгөх хэрэгтэй байна гэдэг ийм бодлого зорилго нэг. Яагаад бид нар амбулаторыг илүү дэмжиж байгаа вэ гэхээр амбулатороор дамжуулаад бид нар амбулаторынхоо хяналтын үйлчлэгийг тогтмол хугацаанд хийдэг болох хэрэгтэй байна. Амбулатордоо одоо өвчлөө одоо тэр бүх зүйлсүүдээ илүү хурдан хугацаанд түргэн оновчтой илрүүлэх зорилготой болох хэрэгтэй байна. За 3 дугаар бид нар энэ амбулаторийн тусламж үйлчлэгийг илүү сайжруулж ингэж жирэмдүүлж явснаар бид бүхэн яах вэ? Нэмэгдүүлж явснаар яах вэ гэхээр амбулатор дээр иргэн илүү их үзүүлээд тусламж үйлчлэгийг аваад авсан бидний шаардлага бүртгүүлээ дагаад буурах гэдэг энэ дүр зурглыг бид нар ажиллаж явж байна. Тухайн хүн амбулаторын хяналтанд тогтмол ороод тогтмол одоо тухайн эмээ уудаг те үзлэгээ хийлэгдэг. Ингэснээр иргэн талтаач гэсэн эмзүү талтаач гэсэн илүү өөрнөлтөд ийм үйлрүүдийг төвшүүлж ажилласан. За тэгэхээр бидний төвшүүлсэн зорилт маань өөрөө үр дүндээ хүрсэн хэсгийг бид нар дараах даатгануудын хэсгээр тарж өгч байна. За энэ юу вэ гэхээр нийт эрүүл мэндийн даатгалын сангаас давлгаашилт олгож байгаа тусламж үйлчилгээний мөнгөнд үгээ хуваарлаад аваад үзэх юм бол амбулаторийн тусламж үйлчилгээний дээр 22 он дээр нийт тусламж мөнгөнийхөө 17.3% зарцуулдаг байсан бол 24 он дээр бид нэр 23.7 болоод ингэ нэмэгдүүлээд оруулаад өчжээ. Нэгт. За хоёрдугаар шинжилгээний хүрээнд амбулаторийн тусламж үйлчилгээний хүртээмж маань илүү өргөжж орж ирж байгаа. За хүртээмж болон хэрэглээ талаас нь бид нэг хараад үзгээр за амбулаторийн тусламж үйлчилгээ авдаг гэсэн хүний тоо маань 21 он дээр сая 90,000 хүн тусламж үйлчилгээ авдаг байсан бол улсын эмнэлэг талдаа 24 он дээр 1.6 сая хүн болоод 600,000 хүнээр хүнийхэн тоо маань нэмэгдэжээ. За нөгөө талдаа яах вэ гэхээр амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлдэг байгууллагын тоо хувийн эмнэлэг талдаа маш олон болчихж байна. Энийг одоо харах юм бол хувийн эмнэлэг 21 он дээр 17 эрүүл мэндийн байгууллага амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлдэг байсан бол 2024 он дээр 131 болоод ингээд нэмэгдээд ороод ирсэн. Ингэж нэмэгдэхийн хэрээр яах вэ гэхээр тухайн тусламж үйлчилгээг амбулаторийн тусламж үйлчилгээг авч чадахгүй байгаа иргэд маань илүү олон сонголттой болж ирэх нь байна. За хоёрдугаар тухайн тусламж үйлчилгээний очил дараалал одоо бусад хүлээлгэж ирэх зүйлс маань багасах энэ үр дүнгийн ажлууд маань бас хийгдэх юм зүйл. За тохиолдлын тоо маань бас 3.9 саяас 6.8 сая болоод ингээд нэмэгдсэн зүйл. За тохиолдлын тоо, хүний тоо, хэрэглээ, мөнгөн дүн, хүртээмж бүх зүйлс маань нэмэгдэхээр амбулатор бол тодорхой хэмжээнд бидний хүсэж байгаа үр дүнд хүрчээ. За үр дүнд хүрэхдээ харин зөв бөгөөд оновчтой байсан уу эсвэл бас энэ их одоо нэмэгдэл маань арай өөр тал руугаа буюу буруу үр дагаврын зүйлсүүд байв гэдэг дээр одоо эрүүл мэндийн даатгалын байгууллага илүү төрхөө анализ хийж 25 он дээр хян шалгалтын газар дээр хян шалгалт гэх мэт зүйлсийг эрчимжүүлэхэд төлөвлөдөг ажиллаж байна. За тэгэхээр энэ слайдыг бол ингээд базаад дүгнээд хэлэхэд бол за нэгдүгээр иргэдийн хэрэглээ бол сайжирч байгаа юм байна. Тусламж амбулаторийн тусламж үйлчилгээг авч байгаа хэрэглээ бол сайжирч байна. Хүний тоо тохиолдлын тоо сайжирч байна. За хоёрдугаар хүртээмж маань бол эрүүл мэндийн байгууллагуудын тоо бол нэмэгдэж байна. Үүнийгээ дагаад иргэд илүү олон сонголттой хүртээмж маань бас илүү нэмэгдэж байна.
За эрүүл мэндийн даатгалын сангаас бас амбулаторийн тусламж үйлчилгээний дээр олж байгаа мөнгөнд нь нэмэгдэхийн хэрээрээ иргэдийг энэ амбулаторийн тусламж үйлчилгээний зүйлд бас зарим нэг санхүүгийн эрсдлээс нь хамгаалахын хөшүүргийг одоо бас хийсэн энэ үйлдэлүүд бол гарсан байна. За амбулаторийн тусламж үйлчилгээ тогтоолуудын өөрчлөлтийн хүрээнд хэрхэн өөрчлөгдөж байгаа талаар уг слайдн дээр бол харагдаж байна. За нийтдээ яг одоогийн байдлаар энэ үйлдвэр маань батлагдаад хэрэгжээд явах юм бол 6 дахь өөрчлөлт болж ирнэ. За 2019 оны 28 дугаар тогтоолоос эхлээд харах юм бол 28 дугаар тогтоол дээр бид нэр амбулаторийн тусламж үйлчилгээг суур тариф нь 15,000 төгрөг байсан амбулаторын. За онцлог шинжилгээ 55, улиралдаа 165 гэх хязгаар тавьсан тийм. Энэ хязгаарыг бид нэр 21 оны 3 дугаар тогтоолоор байхгүй болгоод тухайн иргэн тусламж үйлчилгээг амбулаторийн тусламж үйлчилгээний нэр төрлийн бас эрүүл мэндийн даатгалын сандалд олон болгож өгсөн. Амбулаторын үйлчлэг, онцлог шинжилгээний багц, хяналтын үйлчлэг, жирэмсний хяналт амбулатороор явдаг бис ажиллабар болоод өгсөн. За амбулаторын үйлчлэг онцлог шинжилгээний багцын үрээд гэх юм бол нээлттэй тавихаар бүх ингээл кабинетаараа тойруулаад хэрэгсэлтэй учраас иргэн хамгийн ихтэй хэрэглэн дээрээс нь үзлээ бид нэр 4 хүртэл кабинетаар орох боломжтой. Тэгэхээр эхний кабинет тохиолдол дээр 100%-аар санхүүжүүлнэ. Хоёр дахь тохиолдол дээр нь 70, 50, 30% гэх мэтлэн ийм ялгаатай байдлаар санхүүжүүлэх энэ тогтолцоор бол шилжиж өгсөн. За амбулаторын хяналтын үйлчлэгийг бас оруулж ирж өгсөн шүү. Дамны үндийн тусламж үйлчлэгээ, мис ажиллабар. За эрсдэлтэй болон хэвийн жирэмс ингээд хоёр ялгаатай тарифтай, эрсдэлтэй жирэмс нь илүү өндөр тарифтай, хэвийн жирэмс нь ингээд бага тарифтай юм хоёр янзын тохируулгуудыг бол оруулаад ирчихсэн байсан. За уг тогтоолоо одоо бүтэн жил хэрэгжүүлж үзээд датан дээр бид нэр анализ хийгээд ингээд ярилцаад явхад юу болсон бэ гэсэн. За жирэмсний амбулаторын үйлчлэгийн багцыг авсны дараа нөгөө журмын зохицуулт байсан тийм. Тухайн эмнэлгээр хүн амбулатор үйлчлэг авчаад хэвтэн эмчлүүлэх юм бол бид нэр тухайн амбулаторын 50% ингээ бууруулж тавсдаг байсан. Энэ зохицуултыг бид нэр 23 оны 8 дугаар тогтоол дээр байхгүй болгосон. За гэхдээ ахаад хэдүүлээ энийг бас ярилцсан. Энийг байхгүй болгосон яасан бэ гэсэн эрүүл мэндийн байгууллагууд төр эмнэлэг хэвтэх нөгөө шинжилгээнүүд бүрдүүлэх хандлагууд ингээ түгээмэл ялангуяа одоо дүүргийн эмнэлгүүд маань мэдж байгаа тийм. Эрүүл шинжилгээ хийлгдэг, цогц хийлгдэг, ямар зорилгоор хийлгэх том бэнгүүд би эмнэлэгт хэвтгсэн юм аа. Намайг шинжилгээ хийлгээд ирсэн. Тэгэхээр би шинжилгээ ингээд хийх хэрэгтэй болчлоо гэж яриад байгаа. Тэгэхээр хэдүүлээ бас дараагийн эрүүл өөрчлөлтүүд болох юм бол тухайн эмнэлэг дээр шинжилгээ зайлшгүй хийх шаардлагатай гэмчлэн зохицуултуудыг нэмэх үгүй юу гэдэг дээр бас энэ танилцуулга дуусны дараа хэдүүлээ нэгдсэн санал асуулгын дээр аваад ингээд явах зохицуултаар ажилладаг. За дараагийн юм нь бол амбулаторын хяналтын тусламж үйлчлэгийг бид нар бас энэ датан дээр үндэслээд илүү өргөжүүл сайжруулах хэрэгтэй байна гэж бид нар амбулаторын хяналтыг бол нэмэгдүүлж өгсөн. Хүүхэд өсвөр үе одоо хорд хавдрын гэх мэтлэн энэ оншийн амралтын бүлгүүдийг нэмэгдүүлж өгсөн. За жирэмсний хяналтыг эрсдэлтэй болон хэвийн гэж ангилаад явуулсан яасан бэ гэсэн эрүүл мэндийн байгууллагууд маань тухайн хяналтандаа хийгдэх ёстой шинжилгээнүүдийг хийхгүй юм хандлагууд болоод ирсэн. За хамгийн ихтэй хийж байгаа шинжилгээнийг 50% гэжсэн тэр нь нөгөө ерөнхий шинжилгээнүүд нь ингээ байх жишээ. Тэгэхээр бид нэр төсвийн хангалттай өндөр тавьж өгчөөд идэг тухайн эрүүл мэндийн байгууллага одоо шинжилгээг хийхгүй өөр эрүүл мэндийн байгууллагууд хүмүүс хийлгээх одоо иргэдийг ингэж иргэдүүлэх юм хандлагууд байсан. Энийг бид нэр юугаар нотлсон бэ гэхээр нэгдүгээр дэрвүүлж байгаа хэмжлэгээр хоёрдугаарт иргэдээс мессеж санал асуулга авсан гэх мэтлэн энэ өөрчлөх болсон үндэслүүдтэй тухайн үеийн тогтоолын өөрчлөлтүүдээр танилцуулан хэрэгжүүлээ явж ирсэн. За 24 оны 6 болон 14 дугаар тогтоол дээр бид нэр амбулаторын яг энэ цогц тусламж үйлчлэгээ гэдгийг үүсгээд энэ хуучин амбулаторын үзлэг онцлог шинжилгээний багц нэмэх нь өндөр өртөгт гэдэг байсныг нийлүүлээд амбулаторын цогц тусламж үйлчлэгийг үүсгэсэн. За мөн амбулаторын хяналтын үйлчлэгийн тарифыг тодорхой хэмжээнд бас нэмэгдүүлж оруулж ирж гисэн. Одоо хавдрын хяналтын үйлчлэгийг жишээ нь амбулаторын үзлэг онцлогын шинжилгээнийхээ багцтай бас дүүцгүй хэмжээнд ингээд аваадсан хэмжлэн энэ тарифын дэмжлэгүүдийг бол оруулж ирж гисэн. За мөн 14 дугаар тогтоолын нэмэлт өөрчлөлтөд бид нэр цөөн хийгддэг өвөрмөц одоо энэ онцлогын шинжилгээнүүдийг нэгж тохиолдлоор санхүүжүүлэх энэ эрх зүйг оруулж ирж өгсөн мөн лавлгаа шатлал хооронд илгээх гэсэн энэ зохицуултыг оруулж ирсэн. Цаашаа илүү дэлгэрэнгүй ярилцаавэ. За 25 оны 4-р тогтоол дээр бид нар юуг өөрчлөлт өгч байгаа. 4-р тогтоол дээр болохоор бид нар энэ цогц тусламж үйлчлэгээ илүү одоо энэ боловсронгуй болгох одоо энэ зарим эрүүл мэндийн байгууллагууд дээр хүндрэл учирч байгаа энэ асуудлуудын шийдвэрлэх одоо голын урсгалыг ингээд урсгалаар жишээ аваа ярихад нэм хаалт тавиад ингээд байсан зүйлсийн хаалтын навч голын голдролыг илүү ингээд сайжруулж урсцыг нэмэгдүүлэх гэх мэт юм арга хэмжээг авч хийсэн юм зүйл байна. За амбулаторын тусламж үйлчлэгээний статистик мэдээлэл бол түрүүн та бүхэнд харагдаж байна. Энэ үеийн тогтоолуудтай холбоотойгоор хэрхэн динамик өөрчлөлтүүд орж байгаа юм бэ гэдэг интервалыг одоо та бүхэнд харагдаж байна.
За 21 онд түрүүн та бүхэнд хэлжсэн хязгаараа авсан хэрэглээнүүд маань өссөн учраас тохиолдлын тоо хэмжээ нь бол нэлээд нэмэгдэж орж ирж байна. За мөнгөн дүнгийн хувьд ч гэсэн 22, 23, 24 онууд дээр нэмж орж ирж байна. Энэ дээр эрүүл мэндийн байгууллага талдаа бас нэг гомдол тогтмол хэлт юм л та. Та нар цогц болгоснороо даатгалаас мөнгө хэмнэх зорилгоор ингээд цогц болгочлоо. Даатгал хэдэн төгрөг хэмнээд байгаа юм бэ? Мөнгө хэмнээд байгаа бол тэр мөнгө чи хайш ордно гэж зүйл хэлж байгаа. Тэгэхээр 24 он дээр одоо та бүхэн харагч чинь тий. За тохиолдлын тоо амбулаторын үйлчлэг онцлогоо шинжилгээний вакцины одоо энэ зохицын тохиолдлын тоо ингээд буурч. Яг яагаад буурваа гэдгийг би дараагийн слайдуудаас тайлбарлая. Мөнгөн дүн бол одоо та бүхний нэг хилээдсэн таамагаар бол буурах ёстой байдал ингээд өссөн юм дүр зураг ажиллагдаад байна. Тэгэхээр даатгалын эцсийн зорилго бол энэ мөнгө хэмнэх одоо энэ бусад зүйлсүүдийн хэмнэх биш. Энэ зөв зохистой хэрэглээг бий болгох манай энэ үзүүлэлтүүд түрүүний дээр хэрэглээ бусад үзүүлэлтүүд маань сайжрах энэ дүр зургийг бид нэр тогтмол хараад ингээд ажиллаад явдаг юм зүйл байна. За амбулаторын цогц тусламж үйлчлэгийг ер нь бид нэр яагаад үүсгэх болсон бэ гэдэг шалтгааныг одоо та бүхэнд харуулж байна. За амбулаторын тусламж үйлчлэгээний тохиолдлын тоо хэмжээ бол нэгдүгээр маш их ороод өсч ирж өгсөн. Энэ өсөлтийн шалтгааныг бид нар харсан 4 кабинетээр охин оруулдаг байсан. Тэгсэн 4 кабинетээр оруулахдаа эрүүл мэндийн байгууллага иргэнийг 4 кабинетээр тойруулах хандлага буюу тохиолдлын тоо нэмэгдэх хандлагатай болж ирж байна. За үүний ахаад нэг чинь иргэний бид нэр онцлогоо шинжилгээг хийлгэж байгаа хэрэглээг ингээд судлаад үзсэн чинь 23 он дээр нэг хүн дээр 1.9 нэг хүн орж ирэхээр дунджаар 1.9 онцлогоо шинжилгээ оногдож байсан. 24 он дээр энэ маань өөрөө 3 болоод одоо ингээд нэмэгдээ явцсан баг чинь. Тэгэхээр 1.9 буюу ийм багтаа байгаа нь юу вэ гэхээр кабинет болгон дээр цөөхөн нэр төрлийн шинжилгээгээд 57,000-аар одоо 70%-аар нь хямдруулсан гэх мэтлэн иймэр авах хандлага маань өөрөө 100 годолд орж байгаа юм шиг нэг. Хоёрдугаар компьютер томограф эмраны онцлогоо шинжилгээний өөрөө хувь маань өндөр өсөлттэй болж ирж байна. 22, 23, 24 онууд ингээ харав үзэхээр 71,000-аас 102,000 гэх болох жишээний 43% ингээ болж орж ирж өссөн байгаа. За тэгэхээр өндөр өртөгтэй онцлогоо шинжилгээг ахаа бид нар дотор нь ингээд задлаад анализ хийгээд бас үзсэн. За тэгсэн 23 он дээр бид нар нийтдээ энэ өндөр өртөгтэй онцлогоо шинжилгээнд дээр 53.1 тэрбум төгрөгийг зарцуулсан. Үүний 31 тэрбум төгрөг нь зөвхөн компьютер томограф CT орж ирж өгсөн. За үлдсэн 15.1 тэрбум нь өндөр өртөгтэй хууч экзамаар задардаг бусад онцлогоо шинжилгээнд болж ирж байгаа. За тэгэхээр энэ 15.1 тэрбум маань өөрөө ямар нэр төрлийн шинжилгээнүүд байна вэ гэдгийг хараад үзсэн. Одоо дараах 20 нэр төрлийн шинжилгээнд энэ 15 тэрбумын 10 тэрбум нь зөвхөн энэ 20 нэр төрлийн шинжилгээнд дээр явж байгаа. Тэгэхээр манай өндөр өртөгтэй онцлогоо шинжилгээнд хууч одоо энэ 300 орчим нэр төрлийн шинжилгээ хийсэн. Энэ 300 орчим нэр төрлийн шинжилгээг зохицуулгаснаар байгууллагад манай юу гэсэн бэхээр манай бүх хийгдэг онцлогоо шинжилгээг та нар байхгүй болгоод зохицороо болгоод энэ онцлогоо шинжилгээг ч өөрөө хийгдэхгүй болоод ирлээ. Лабораторийн хөгжлийг манай өөрсдөө та бүхэн зогсоочлоо гэдэг нэлийн юм бас ийм хандлагуудыг. Тэгэхээр энэ дээр ахаад юу гэж хэлэх гээд байгаа вэ гэхээр бид нэр онцлогоо шинжилгээ хийгээд байгаа ч гэсэн дараах 20 төрлийн онцлогоо шинжилгээнд бид нар нийт авч байгаа мөнгөнийхөө одоо бараг 75 орчим мөнгөийг аваад байгаа. Тэгэхээр үлдсэн онцлогоо шинжилгээнүүд маань хийгдсэн хэмжлүүд нь яагаад даатгалын байгууллагад ирэхгүй байгаад байна вэ? Ирэхгүй байгаагийн цаад мөн шалтгаан нь юу вэ? Иргэдээс төлбөр авч хийлгээд байна уу? Эсвэл өөр эрүүл мэндийн байгууллагууд төлбөртэй хийлгээд байна уу? Гэх мэтлэн энэ асуултуудыг бас цааш таан тогтоолын өөрчлөлтөд бод нэр бас тунгааж одоо дараагийн өөрчлөлт хийхээр ингэ ажиллаж. За дахиад ингээд компьютер томограф эмраага бид нэр ингээ аваад зөвхөн улсын эмнэлэг талтай бол компьютер томограф маань илүүдэх үе гэдэг юм байна. Эмраа онцлогоог хувийн хвшил тал нь бас илүүдэх үе гэж байгаа юм дүр зургууд бол харагдаж байгаа чинь. За тэгээд үүн дээрээс үндэслээд сүүлд бас яам дээр уулзалтууд болсон энэ компьютер томограф эмраа зарим газартаа ачаал дэндүү өндөр байгаад байна. За зарим газар бол угаасаа 1-2 хоногийн хүлээлттэй бараг байхгүй шүү. Тэгэхээр энэ хүлээлтүүдийг өөр эрүүл мэндийн байгууллагуудаа шилжүүлэх иргэдэд илүү чирэгдэлгүй ингээд ажиллах чиглэлээр бас тодорхой ажил алхмуудыг бас хийгээд явж байна. За тэгэхээр тогтоолын хахад өөрчлөлт рүү ингээ оръё. Тохиолдлын тоо маань өсөд идэг. Авж байгаа мөнгөн нүг маань өсөддөг. Компьютер томограф гэсэн нийт онцлогоо шинжилгээний эмра маань одоо 53 тэрбумын 31-ийг ингээ авч чаддаг. За тоо хэмжээ өсч болно. Энэ тоо хэмжээ өөрөө зөв бөгөөд оновчтой байна уу үгүй юу гэдэг дээр даатгалын байгууллага судалгаа хийгээ үзэхээр олон улсад энийг юу н энэ өсөлтийг юугаар хэмжлэх вэ гэхээр онцгийн хуваар үздэг. За онцгийн хувь гэдэг нь болохоор тухайн онцлогоо шинжилгээнд явуулсан онш нь явуулсны дараах нөгөө эмчийн үзлийнхээ онцтой таарж байгаа хэсгээр нь ингээд харьцуулж мөргүүлж ингээд авч үздэг. Тэгэхээр манай онцгийн хувь маань өөрөө маш бага ингээд болоод орторсон. За EMG-ийн нэлэг бол чих хамар олоо ээж оншоор үзүүлдэг. Яг энэ тухайлсан хэсгүүдийн болохоор онцгийн хувь нь харьцангуй өндөртэй. За ингээд буцаад ингээд доошлох юм бол үзүүлэлтүүд маань юм багтаа байна. За тэгэхээр онцшиг ахаад эмч нар манаас хэлдэг.
Эмнэлэгт бид нар хүмүүсийг илгээхдээ тухайн оншийг батлах гэж илгээн, нэг бол тухайн оншийг өгүүлсэх гэж илгээн. Өгүүлсэхийнх нь хувь нь болохоор одоо юу гэдгийг энэ ончиж хувийг ингээ бууруулж байгаа. Та нар ончин хувийг ингээ тогтмол оруулаад инээвэрсээ үндэслэл хийхээр та нарын судалгаач ингээ улаан гарна гэдэг ийм тайлбарууд хэлж байгаа. Тэгэхээр олон улсын болон энэ бусад судлаач нараар ингээ хүмүүсийн илтгэлээс их сурвалж аваа үзэхээр энэ ончин хувь маань эерэг болон сөрөг нөлөөлөлөд тусгаад хамгийн одоо боломжтой хугацаа нь бол 50 болон 50-аас 54% хооронд ингээд хэлбэлцэх энэ хэлбэлцлүүдийг угаасаа бүх газруудад үнэлж хийдэг. Гэтэл манай хувь маань өөрөө хамгийн өндөр нь 21% та ингээд дандаа ингээд буурсан. Тэгэхээр байгаа онохгүй олон шинжилгээ үйлдвэрлээд байна гэдэг чинь тэр маань өөрөө зохиомжтой эсвэл энэ шаардлагагүй онцлог шинжилгээ байх эрсдэлтэй шүү гэдэг энэ нотлохоо шинжилгээг биднэрт харуулж байгаа. Тэгэхээр бид бүхэн амбулаторийн цогц тусламж үйлчлэгийг ерөнхийдөө оруулж ирж байна. Нэгдүгээр тохиолдлын тоо хэмжээнүүд бол 4 км-аар ингээд тойруулаад хандлагыг нэгдүгээр бууруулах. За энэ хүндээ хийж байгаа онцлог шинжилгээнүүдийг зөв бөгөөд оновчтой хийх. За мөн энэ компьютер томографуудыг цогц болгоод энэ нэг хүртэнд оруулснараа шаардлагагүй олон шинжилгээнд илгээгээд байгаа ш. Тухайн эмнэлэг болгон дээр бид нар зохистой хувь хэмжээ тавьж байгаа тийм. Тухайн зохистой хувь хэмжээнийхээ одоо 100 шинжилгээнээс 26-ыг нь хийхэд 26-ыг нь хийгээ яваад хахад тухайн эрүүл мэндийн байгууллагын ямар нэгэн байдлаар алдагдлалд орохооргүй энэ тооцооллуудыг хийсэн үндснээрээс бид нар амбулаторийн цогц тусламж үйлчлэг болгож оруулж ирж байна. За амбулаторийн цогц маань өөрөө хоёр хэсэгтэй байсан. За би байсан гэж ярьж байгаа шүү дээ. Өндөр өртөгтэй цогц, өндөр өртөгтгүй цогц гэх ийм хоёр хэсэгтэй байсныг бид нэр өөрчилсөн байгаа. За энэ өндөр өртөгтэй болон өндөр өртөгтгүй гэдэг нь нэг нь компьютер томографтай, нэг нь компьютер томограф. За энэ дээр эрүүл мэндийн байгууллагууд зарим нь болохоор бас тодорхой хэмжээний нэхэмжлийг зөрүүтэй илгээгээс шалтгаалаад амбулаторийн тусламж үйлчилгээнд дээр бас тодорхой хэмжээний юм хохирол учирсан зүйлсүүд байна. Өндөр тарифаар жишээ нь нэхэмжлэх байдал бага тарифаар нь ингээд дандаа нэхэмжлүүдээ ингээд илгээсэн. Үүнээсээ шалтгаалаад манай өртөг хүрэхгүй байгаад байна гэдэг мессежүүдийг байгалийн байгууллагууд тийм байнга өгдөг ийм контролууд байгаа. Тэгэхээр та бүхэн ч гэсэн өөрсдийнхөө эрүүл мэндийн байгууллагуудыг бас очиод датанууд дээрээ судлаад нэг үзье гэдэг ийм төвлөлт хэлдэг. За бид нар амбулаторийн цогц тусламж үйлчлэгээ болохдоо яасан бэ гэхээр нэгдүгээр тухайн танай эрүүл мэндийн байгууллагаар ороод нэг хүн нэг сарын хугацаанд одоо хэдий хэрэглээ гаргах юм бэ гэдэг нэг хүний хэрэглээгээ тооцож оруулж ирж байна. За иргэн булган тамир нэг эмнэлгээр ороод 100,000 төгрөгийн тусламж үйлчлэг авч болно тий. За өөр хүн ороод А гэдэг хүн ороод 200,000 гэх мэтлэн байдлаар бид нар нийт хэдэн төгрөгийг хэдэн хүн дээр зарцуулснаасаа шалтгаалаад бид нар жинсэн дунджаар тооцож одоо энэ өртгийн тооцоолуудаа оруулж ирж өгсөн. Үүнийгээ бид нар өртөг болон онш болгоноор нь одоо бүлэглэг харгачлалын дагуу бүлэглээд одоо бидний өмнөх тогтоолын тариф маань бол тавигдсан байсан. За бид нар цогцоолгосноор тэгвэл ямар үр дүнд хүрвэ гэж байгаа. Бидний хүрсэн үр дүнг 4 сараас хойш дата мэдээллүүдээс ингээд аваад үзэхээр за цогцоолгосноор бид нар нэгдүгээр тохиолдлын тоогоо бууруулж одоо нэмэлгийн өөрчлүүлж байгаа хүний асуудлыг шийдвэрлэхийн дундаж хугацааг нэмэгдүүлэхийн зорилтуудаа бол төвшүүлээд ингээ оруулаад өгсөн. За тэгэхээр бас энэ тогтоолыг цогцоолгосонтой холбоотойгоор эрүүл мэндийн байгууллагуудаас ийм онцлоос нөгөө мөнгөн тоо буурна эсвэл амбулаторийн тусламж үйлчилгээ хитрхи хүндэж хэрэгэлтэй болсноор нөгөө хүний тоо буурах энэ төр хандлагуудыг бас гаргана гэдэг ийм интервал болоод байна. Тэгэхээр бид нэр ингээ хараад үзэхээр энэ дээдлийн хэсэг дээр бол амбулаторийн тусламж үйлчилгээ авдаг хүний интервал, хүний тооны интервал ингээ харагдаж байна. За хоёр дахь хэсэг дээр тохиолдлын тоо, гурав дахь дээр мөнгөн дүнг байна. За мөнгөн дүнгийн хувьд өмнөх оны мөн үе за бусад энэ графикууд харахад бол дандаа юм нэмэгдэлтэй байдаг. Тэгэхээр даатгал бол мөнгө хэмнэх зорилгоор энэ зохицыг бол болгоогүй шүү. За хоёрдугаар хүний тоо бол амбулаторийн тусламж үйлчилгээ авч байгаа хүний тоо нодлонгийн мөн үе за бусад динамик өөрчлөлтүүд харахад бол доктортой хэлбэлцэл бол доктортой явж байгаа. Тохиолдлын тоо маань харин буурж орж иж байгаа. Тохиолдлын тоо маань буурсан. Нөгөө 4 кабинет 3 кабинетгээ 4 нэхэмжил ордог үйлчлэг байсан. Нэг л нэхэмжил ороод тэгэхээр тохиолдлын тоо маань буурч. Тохиолдлын тоо буураад ирэхээр бид нар дээр ямар үр дүн гарч байгаа вэ гэхээр 8 дугаар тогтоолын хүрээнд амбулаторийн цогц тусламж үйлчилгээний дундаж хугацаа буюу тухайн хүн танаагаар орохоор одоо бидний хэлдэг байгаа битүүмж нэгж байгаа шүү дээ. За нэгдээд хаагдах хүртэлх хугацааны бид нар дундчийг ингээ авч харж байгаа гэсэн. Энийг аваад үзсэн 8 дугаар тогтоолын хүрээнд төрөлцсөн мэрэгчлийн эмнэлгүүд 5.8 хоногийг зарцуулдаг байсан бол за 6 дугаар тогтоол буюу энэ 4-өөс 11 сарын хугацаанд энэ хоног маань өөрөө 4.6 болоод буураад ороод ирж байгаа. За 11 сараас хойш 3.2 болоод ингэж буурсан. Үүнийгээ дагаад нөгөө иргэн маань асуудлаа хурдан шийдвэрлэх нь боломжтой зүйлсүүд маань нэгдээд тэр хин үр дүн маань бол гарсан байна нэг. За хоёрдугаарт энэ амбулаторийн цогц тусламж үйлчилгээний дундаж онцлогоо шинжилгээ буюу нөгөө өмнө нь үзүүлээдсэн онцлогоо шинжилгээгээд ахаад зохицуулагдсан ч үзүүлэхээ болоод хумигдаад ирж байгаа юм биш үстэй нөгөө хүний хэрэглээ мэн яаж байгаа талаар бид нэр судалгааг үзэхээр компьютер томограф эмран маань тодорхой хэмжээнд буурсан байгаа. Угаасаа өндрөөр өмнөхөөрөө бүр хитрхи өндрийгээд тусам алдагтай болохоор ингээ бууруулаад оруулаад ирсэн.
Нөгөө талдаа юу өссөн бэ гэхээр өндөр өртөгтэй зарим төрлийн онцлогоо шинжилгээнүүд маань өсөж байгаа төрсөн. Одоо юу гэдгийг хавдрын бусад маркерийн шинжилгээнүүд ч гэдэг юм уу те. Энэ шинжилгээнүүд маань тодорхой нэмэгдлүүдтэй түр харагдаж байна. Төрөний миний өмнөх слайдн дээр ч гэсэн бас харагдаж байна. Тэгэхээр яг ингээд нийлүүлээд ингээ аваад үзэхээр дунджаар төрөлцсөн мэрэгжил болон энэ нэгдсэн имлэгүүд дээр одоо нэг аймаг дүүргийн нэгдсэн имлэг эрүүл мэндийн төвөд орж байгаа. Энэ статусаа харахаар нэгдсэн имлэг дээр 2 шинжилгээ дунджалдаг байсан бол 24 он дээр энэ тогтоолоос хойш дээр ер нь 3.9 шинжилгээ болоод нөгөө шинжилгээний нэр төрлийн хийж байгаа хэрэглээ маань бол бас нэмэгдэлтэй байна. Энийг бид нэр юун дээрээс үнслээ гаргадаг вэ гэхээр захын систем рүү та бүхэн exam name, exam кодоор шинжилгээнүүдийг илгээдэг шүү дээ. Нэг X ID үүсгээд тухайн шинжилгээнүүдийг илгээдэг. Тэр шинжилгээнүүдээс судлаад үзэхээр яг энэ үр дүн гарсан ийм үзүүлэлтүүд харагдаж байна. Тэгэхээр бид нэр цогцуулгасан зохицын хүрээнд хийгдсэн ажлууд маань бол бидний яг эхний дэвшүүлсэн зорилтыг бас тодорхой хэмжээнд хангаж байна. Гэхдээ бид нэр цаашдаа бас илүү сайжруулах зохицуултуудыг хийх шаардлагатай гэдэг үүднээс 2025 оны 4-р тогтоол дээр бид нэр дараахан өөрчлөлтийг оруулж ирж өгч байгаа. За энэ юу гэхээр хуучин тогтоол дээр бид бүхэн оруулахад оншин хамгаалалттай бүлгээ шууд юугаар нь өвчний оншоор нь кодлсон тийм ASB алдарт өвчин. За CD хавдрын онш жишээ 150,800 төрөлцөн нэгдсэн талтай юм 160,800 төгрөгийн онштой. За юу өндөр өртөгтэй тийм юутай өртөгтэй. За тарифтай за бага нь болохоор 70,800 гэх мэтлээ ингээд хоёр янзын ялгаатай байсан. За тэгэхээр нэгдүгürt бид нэр өндөр өртөгтэй болон өндөр өртөггүй гэдэг хоёрыг нийлүүлээд нэг л оншин хамгаалалттай бүлгийг үүсгэж орж ирсэн. Нэг ёсондоо одоо тэр багаар хийгдэх тариф одоо байхгүй гэсэн. За хоёрдугаар бид нэр энэ доторх өртгийн жингэн тооцохдоо хуучин дөрөвний хэлжсэн A, B, C, D-гээ бүлгэлсэн байснаа бид нэр дотор нь эцгийн бүлгээр нь эцгийн бүлгээр нь одоо ингээ англиад оруулаад ирсэн. За хавдрын оншин дээр жишээ нь C00-өөс C14, C15-аас 26 хоол боловсруулахын одоо онш гэх мэтлэн байдлаар ингээ гаргаад үзэхээр зарим нь болохоор өртгөн өндөртэй, зарим нь болохоор юм багтаа эцгийн бүлэгтэй юм баг. Бид нар өмнөх тогтоол дээр ч гэсэн уг нь энэ ангилтуудыг хийсэн. Одоо жишээ нь I60-аас 60 эсвэл одоо тусдаа оншин хамгаалалттай бүлэг үүсгэж гарсан байсан шүү дээ. Тэгэхээр энэ тооцоолуудаа илүү бас ахин нэгтэлж үзээд эмнэлэг зүй ойролцоо, өртөг ойролцоогоор нь одоо энэ дараагийн бүлэглэх энэ ажлуудыг бол хийж оруулж ирж байна. За одоо ингээд тухайлбал харах юм бол энэ C69 одоо C40 гэх мэтлэн оншууд бол өндөр байгаа юм тий. За харин энэ багтаа C81-ээс 96 80 мянга D37-оос 48 одоо энэ цусны авдрууд ахаад энэ багтаа өртгүүдийн жингүүд нь болохоор арай өөр оншин хамгаалалттай бүлгэр ингээд ороод ирчихсэн юм зүйл. Тэгэхээр өртөг эмнэлэг зүй ойролцоогоор бид нар бүлэглэх энэ дараагийн алхмуудыг хийж оруулж ирж байна. Ингэснээр яах вэ гэхээр хуучин та бүхэн ярьдаг гэсэн. Зарим оншин дээр алдагдaltaй явж байгаа, зарим дээр ашигтай явж байгаа. Жигэнсэн дунджаараа баланслаад яг таардаг байсан гэдэг энэ үзүүлэлтүүд маань өөрсдөө одоо ярих одоо энэ шаардлагагүй болохын тохиолдолд үлнэгт хийгээд оруулаад байна. За хоёрдугаар бид нар өртгийг тооцож одоо энэ 322 мянга гэдэг өртгийг гаргахтаа яасан бэ гэхээр хуучин 2 саятай хамтарсан чуулга 22 он дээр батлагдсан. Үүнээс 21-оос 22 он дээр батлагдсан. Үүнээс хойш инфляцийн нөгөө нөлөөллүүдийг огт тооцож нэмэгдүүлэх шалтгаалаад эрүүл мэндийн байгууллагууд тухайн тусан жүрчлэгийг үзүүлэхэд алдагдaltaй болох ч юм уу одоо энэ дүр зургууд бол нэлээд байсан. Тийм учраас бид нэр энэ өртгийн судалгааг оруулж ирж өгтөө хийж байгаа нэг жигсан болгоныг бид нэр 23 оны им эмнэлгийн хэрэгслийн инфляц өөрөө 7.5% байгаа. 24 оных 5% байгаа. Энэ 12 цаг имэнээс авсан энэ тооцоонууд байгаа. Тэгэхээр энэ экзамуудыг бид нэр тухайн инфляцийн нөлөөллөөр нэмэгдүүлээд угтгийг оруулж ирж өгсөн гэсэн. Тэгэхээр 2 сайдын тушаал маань бас одоо өөрчлөгдөх энэ алхам руугаа орсон юмнууд явж байгаа. Тэгэхээр энэ оншин хамгаалалт 2 сайдын тушаал маань өөрчлөгдсөний дараагаар бас өртөгтэй ойролцоогоор нь бид нэр дүүцүүлж тооцоолыг бас ахин оруулах гэх мэтлэн алхмын зүйлийг бол хийхээр төлөвлөлөөд ингэ ажиллаж явж байна. За тэгэхээр бид нэр нэгдүгээр эрхний системээр бүлгээр ангилж оншин хамгаалалт үүсгэсэн байсныг бол өөрчлөөд эцгийн бүлгээр бол болгосон байна. За хоёрдугаар энэ тухайн онцлогоо шинжилгээг хийх инфляцийн нөлөөллийг бид нэр нэмэгдүүлж тооцож оруулж ирсэн байна. Гуравдугаар бид бүхэн бас цөөн эрүүл мэндийн байгууллагууд дээр хийгддэг. За тухайн одоо онцлогоо шинжилгээг үзүүлэлээ гэхээр нөгөө хэтэрхий өндөр дүнтэй. Жишээ нь одоо 2 саяын ч гэсэн онцлогоо шинжилгээ байгаа шүү дээ. 100 мянган төгрөг авчаа 2 саяын онцлогоо шинжилгээ гэхээр илэрхий одоо энэ тухайн эрүүл мэндийн байгууллагууд дээр бас алдагдлалд оруулах үс энэ зарим онцлогоо шинжилгээнүүдийг тастаад бид нэр эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын тушаалаар нэгж тохиолдолд санхүүжүүлэх болон лавлгаа шатлал хооронд илгээх гэдэг энэ онцлогоо шинжилгээг үүсгэх энэ зохицуултыг бол оруулсан. За үүнтэй холбоотойгоор бид нэр журмын зохицуултын хэсгүүд дээр бас өөрчлөлтийг оруулж ирж өгсөн. Энэ өөрчлөлт нь юу гэхээр хуучин бид нэр 70% бодолтой гэдэг байсан тийм тухайн оншин хамгаалалттай бүлгээр нь хэмжлэхээр
70% нь хүрж ш тухайн шамаалтай бүлгийнхаа бүтэн санхүүжилтийг авдаг. 70% хүрэхгүй бол бодит бүртгэгчийн санхүүжилт авдаг. Энэ зүйлсийг оруулаад байна. За тэгсэн 70%-тай холбоотойгоор бид нэр ахаад ингээд эрүүл мэндийн байгууллагуудын зан үйл бусад зүйлсийг ингээд судлаад үзсэн. 70% бид нэр яг яах гэж шийдвэрт оруулсан юм бэ гэдэг энэ зүйлийг ярьж. За 70% оруулахгүй л яах вэ гэхээр энэ зохицуулсан нөхцөлд бол зарим тохиолдолд тухайн эрүүл мэндийн байгууллагууд зарим мөн дээр нөгөө онцлогоо шинжилгээ дутуу өгч юм энэ хандлагууд бас гарах магадлалтай. За хоёрдугаарт болохоор юу вэ гэхээр ингээд 70% бодолтыг оруулаад өгсөн. Ахаад максимум дүнгээ тавьсан чинь захим системүүдийн эрүүл мэндийн байгууллагууд маань энэ 70-аас 100% интервал дээр шинжилгээ хийдэг илүү гарсныг санхүүжүүлэхгүй шүү. Бид нэр огт санхүүжүүлэлтийг олгохгүй шүү гэмчлэн юм хязгаарын бодолтуудыг дандаа хийлгээд өгсөн зарим байгууллагууд ийм төр зураг ажиглагч байгаа. Тэгэхээр ингэж хийлгэснээр юу болох вэ гэхээр эрүүл мэндийн даатгал дээр нөгөө нэг яг хүндийг хийгдэх ёстой шинжилгээний мэдээлүүд маань дутуу хөрөмтлөгдөж ирнэ. Дутуу хөрөмтлөгдснараа юу болох вэ гэхээр дараагийн бидний өртгийн тооцооллын мөнгөнд дүн маань ахаал нөгөө нэг дутуу дүлмэг гарахын үндэслүүд нь болоод байна. Байгууллага талдаа ямар бас өргөнлөлт өгөр өртгийн жинг маань дараагийн өөрчлөлт боломжмууд маань байхгүй болохоор ахаал энэ алхмууд маань хийгдэл нөгөө буруу голдлогоор орох гэдэг. Тэгэхээр та бүхэнд юу гэж хэлэх гээд нэ гэхээр энэ хязгаарын бодолд энэ бүх зүйлсүүдээ та бүхэн ахуулчихаа. Ядаж та бүхэн энэ яагаад энийг хийсэн бэ? Өртгөн үнэхээр хөхгүй байгаа шүү энэ гэсэн одоо бүх мэдээллүүдээ тогтмол хугацаанд манай газар л үлгээж бай. Энэ дээр хэдүүлээ нээлттэй ярилцаад хоёр талаасаа датагаа тулгаж байя. Одоо эрүүл мэндийн байгууллагууд төр зөндөөлийн саналтыг тогтоол болгоны өөрчлөлтөөрөнд хэлээл байгаа. Яг одоогийн байдлаар нэг ч эрүүл мэндийн байгууллага манай тоо энэ вэ шүү. Тоогоо бид нэр тулгах шүү гэж ирсэн зүйл байхгүй. Ирсэн тоонууд дээр нийлж суугаад хэдүүлээ үндэслүүдээ яриа явахад бидний энэ оруулаад ирсэн мөнгөнд дүн бол байнга тогтнолоо шүү дээ. Одоо бид нэр тогтоолгын өөрчлөлтөөрөнд үнэхээр буруу байх юм зүг голдлтоор нь оруулаад явахад бол юм асуудалгүй зүйлс. За тэгэхээр бид нэр 90%, 70% бид нэр 90% болгож оруулж ирж өгсөн. 90% болгосноор юу гэхээр одоо төрөлцсөнгүүд маань ялангуяа хэлдэг байхгүй. Бид нар нэгдсэнгүүдээс илүү хүнд хүмүүс ирдэг, өвчний оншин шалтгаанд нөгөө тооцоход хэцүү хүндрэлтэй байгаад тийм учраас илүү онцлогоо шинжилгээнүүд хийдэг. Гэтэл бидний тарифаар нөгөө бусад хувийн эмнэлэг бусад зүйлсүүдээ авчгаад тэр хүмүүс чинь ажиллаа одоо нөгөө онцлогоо шинжилгээ хийхгүй байж ч өндөр тариф аваад байгаа юм шиг гэдэг юм аа. Тэгэхээр энэ нь өөрөө бид нар 90% болгоснороо энэ оншиг хийхин тулд ер нь бид нар хамгийн өндөр тарифыг буюу 240 мянган төгрөгийг одоо энэ хамгийн сайн ч гэсэн үг байхгүй энэ дэр төрөлцөнгүүдийн хийдэг одоо бүх шинжилгээнүүд нь орсон тариф байна гэсэн. Тэгэхээр энэ сайн жишгийг бүх эрүүл мэндийн байгууллагууд ер нь мөрдөж ажиллаж ирдэг мөрлөгийг болгож ирж байна. Тухайлх юм бол одоо хавдар судлалын үндэсний төв дээр хавдрын чиглэлээр хийгдэг энэ онцлогоо шинжилгээнүүдийг иж бүрэн зохицоор нь дүүрэг болон аймгийн нэгдсэн эмнэлгүүд маань үзүүлдэг байгаа чинь хавдрыг хааж адилхан энэ онцлог нөхцөл байдлаар ингэж хангадаг байгаа жишээ гэдэг үндслээр бид нэр одоо энэ хамгийн сайн жишгийг мөрлөг болгох гэдэг хамгийн одоо оншоо марлт бүлгийг болгож оруулж ирж байна. Нэг хоёрдугаар болохоор хэрвээ бас амьдрал баялаг болно шүү дээ CT имраа нэвдэрдэг эсвэл зарим газар тэр өндөр өртөгтэй онцлогоо шинжилгээ байдаггүй ч гэдэг юм уу те үнэхээр үзүүлэх боломжгүй нөхцөлд яах вэ гэхээр иргэнийг бол боломжтой газар руу тухайн онцлогоо шинжилгээг нийлгээ чинь хоёрдугаар тухайн эрүүл мэндийн байгууллага яг энэ зохицохын хүрээнд хийсэн бодит зардлаа өөрсдөө аваад явчихаар энэ тохиолдлуудыг оруулаад өгсөн. Ахаад 90% бодолт дээр бид нэмж бодохдоо захим систем дээр одоо дараагийн илтгэлүүд дээр бас гарны захимын хөгжүүлэлтийн талаар тусдаа бас хэсэг байгаа. Энэ дээр бид нэр 90% бодолтыг тооцохдоо яг гэхээр 2 саяын тушаалаараа биш нөгөө инфляцийн дүнгээр нэмэгдүүлсэн тарифаараа энэ 90% бодолт руу оруулах энэ зүйлийг л оруулсан. За тэгэхээр 90%-тай хүмүүс бол сайн шиг дагаад энэ аль болох тухайн оншиг бүрэн дүүрэн илрүүлэхийн зорилгыг тавих байна. Хэрвээ тэгж чадахгүй нөхцөл бид бүхэн бодит зардлаараа л санхүүжилт авчих. Тухайн танаа байгууллага дээр одоо ямар нэгэн байдлаар алдагдал учрахгүй юу хийсэн тэрнийхээ мөнгийг л авна. За үүнийг дагаж хийж байгаа ахаад нэг зүйл нь юу вэ гэхээр бид нэр өөр эрүүл мэндийн байгууллагууд төр хийгддэг нөгөө онцлогоо шинжилгээнийхээ давхардлыг бид нэр экзамаар нь болон нөгөө хүнээр нэгээ хөөгөрсөн. Тэгсэн 24 он дээр бид нэр онцлогоо шинжилгээний давхардал дээр 18.1 тэрбум төгрөгийг зарцуулсан багцсан. Энэ нь юу вэ гэхээр нэгдсэн эмнэлэг дээр хийгдсэн онцлогоо шинжилгээг одоо хасаа талаач тийм үү те энэ шинжилгээг төрөлцөн дээр очиод хийхээр яг адилхан ингээд давталт хийж байгаа энэ дүр зургууд бас байгаад байна. Энэ давталтаас үүдээ бид нэр 18.1 тэрбум төгрөгийг ингээд давхардуулж ингээд санхүүжлээ. Тэгэхээр энэ даатгал талдаа ч гэсэн үр ашиггүй эрүүл мэндийн байгууллага талдаа иргэн талдаа ч гэсэн ингээд хоёр удаа зүүх хатгуулах юм шиг ингээд үр дагаврууд байгаа дээ шүү дээ. Хугацаа алдах юм шиг үр дагаврыг бид нар бууруулах үүднээс хэрвээ танаа байгууллага өөр эрүүл мэндийн байгууллага төр хийгдсэн шинжилгээг ашиглах юм бол тэр нь танаа 90% бодолт руу 20% бонус олж орж ирнэ. Тухайлах юм бол
танаа эмнэлэг одоо төрөлцсөн эмнэлэг дээр юунаас за нэгдсэн эмнэлэг жишээ авъя. Нэгдсэн эмнэлэг дээр хувийн эмнэлэг дээр нэг онцлогоо шинжилгээ хийлгэсэн. Тэр нь даатгалтаа нөгөө нэг хэмжлэг илгээдэг байсан газраас хүү ирлээ гэж бод. Тухайн хүн 100,000 төгрөгийн одоо юу за дурангаар жишээ авч заяа. 100,000 төгрөгийн ингээд дуран хийлгэсэн байлаа гэж хэлдэг боддог. За тэгэхээр 100,000 төгрөгийн дуран хэрвээ та заавал давхардуулчдаа дурыг шаардлагагүй шүү дээ. Хэрвээ танаа байгууллага ашиглах юм бол 100,000 төгрөгийн 20% буюу 20,000 төгрөг нь танаа үзүүлэх байгаа оншин амралттай бүлгийн 90% бодлогот руу шууд ингэж орж ирж бонус болохоор энэ зохицуултыг бид нэмээд оруулаад ирдэг гэсэн. За үүн дээр бид гэрээ байгуулах процесс дээр нэг шаардлагыг бас нэмж тавьж оруулж хөрөлдсөн. Энэ болохоор лабораторийн гадаад хяналт хийлгэсэн байхыг бүх эрүүл мэндийн байгууллагаас шаарднаа. Гадаад хяналтыг бид хийлгээд бүгдээрээ нэг стандарт нэг аргачлалтай одоо ингэ явуулснараа дараа бие биенийхээ шинжилгээг илүү нөгөө хүлээн зөвшөөрөх гэх мэтлэн энэ зүйлсийг маань зүрхэнд нь нэмэгдээд явах энэ хандлагууд бол гарахаар энэ зохицуулт байгаа. За тэгэхээр одоо түрүү харагдаж байна. Онцлог шинжилгээний давхарлал байгаль гэдэг бид нар зүгээр топ 25-аар нь ингээд аваад үзэж байгаа. Нэг 300 орчим нэр төрлийн өндөр шинжилгээнүүд байгаа. Үүний 200 орчим төрлийн нэг шинжилгээнүүдийг ингээд давтан хийсэн юм байгаа. За давтан хийсэн шинжилгээнүүдийг харахаар хит 50 шинжилгээнүүд нэг явахын шинжилгээнүүд бол нийтдээ 420,000 тохиолдлын хэмжил орж ирсэн. Үүнээс өөр эрүүл мэндийн байгууллагууд нэгдсэндээ хийгээд төрөлцөн рүү явж байгаа нь 62,000 тохиолдол ингээд явах чинь. Энэ нийт тохиолдлогын тоотгоо харьцуулахад 15% ингээд эзлээд явж байгаа шин. Тэгэхээр цусны дэлгэрэнгүй цахилгаан зүрхний цахилгаан бичлэг, шээсний ерөнхий глюкоз гэх мэтлэн одоо ингээд дандаа өөр эрүүл мэндийн байгууллага дээр хийсэн шинжилгээг нэг ашиглаад явах шинжилгээнүүд байгаа учраас энэ 20%-ийн бонус одоо энэ урамшуул бүх зүйлсээ аавна. Одоо энэ шинжилгээнүүдийг хэрвээ давхардуулж хийхгүй өөр эрүүл мэндийн байгууллагын шинжилгээг ашиглуулж гэж. За тэгэхээр та бүхэн ахаад энэ дээр асуулт асуух бах энэ 20% бодлого руу тэгвэл яг ямар шинжилгээнүүд орох юм бэ? Бид нэр юу хийхэд ямар шинжилгээг ашиглах юм бол та нар тэр шинжилгээг ашигласан гэдгийг яаж мэдх юм бэ гэдэг нэг асуултууд дараагийн нөгөө хэрэгжилтийн явцын асуултууд гарах бах. Тэгэхээр энэ асуултууд дээр нөгөө захим системийн бодлогын даалгавар байгаа. Бодлогын даалгавартай холбоотой бас нөгөө танилцуулга юм. Тэрэн дээр илүү дэлгэрэнгүй бас хэдүүлээ энэ жилээр ярилцаад яваа. За ахад амбулаторид төр хийсэн бас нэг өөрчлөлт нь юу вэ гэхээр за одоо хуучин 4 сарын 1-ээс хойш хэрэгжүүлэлт тогтоолын хүрээнд бас нэг суртал гарсан юу вэ гэхээр бид нэр иргэн ороод ирлээ гэхээр зохицын хүрээнд эмчийн үйлчлэгээ шинжилгээ хийгээд ингээ онцлогоо хийгээд зохицсон үйлчлэгээ үзүүлэх гээд явж байтал нэг шинжилгээ яг тухайн оншиг тодруулах шаардлагатай нэг шинжилгээ ч юм уу тухайн эмнэлэг дээр байхгүй болчихлоо тий хийх хэрэг болчихлоо. Тэгсэн яасан бэ гэсэн нөгөө иргэнийг өөр газар руу илгээдэг байсан. Өөр газар руу илгээн. Илгээнгүүт нөгөө битүүмжтэй байгаад байдаг битүүмж цуцлан нээж хаана гэл ингээл нөгөө асуудлууд маань ундарч ирсэн. За энэ асуудлуудыг бид нар шийдвэрлэхүүднээс юу болсон бэ гэхээр тухайн эмнэлэг дээр эмнэлэг үзүүлэлт явж байгаа процесс дээр хэрвээ тухайн онцлогоо шинжилгээ байхгүй бол зөвхөн тэр онцлогоо шинжилгээг нь Б эмнэлэг рүү нэлгээж явж. За Б эмнэлэг болохоор тэр онцлогоо шинжилгээг нь хийгээд нэг тохиолдлоор эрүүл мэндийн даатгалаас мөнгө авчих нь тухайн шинжилгээнийхээ хариуг иргэн эмнэлэг рүү авч очоод эмнэлэг тухайн хүн дээр одоо шинжилгээнүүд нь бүрэн болчлоо, бүх хэмжээ үзлэг бүх зүйлс нь олчлоо. Зохицоор нь тусламж үйлчлэгийг ингээд нэхэмжлээд даатгалаас санхүүжилтээ аваа гэдэг энэ процессын үйл ажиллагаанууд бол хийгдээд ингээд оруулаад ирсэн. Тэгэхээр яг ямар төрлийн шинжилгээнүүдийг бид нэр лавлгаа шутлах хооронд илгээх ямар нь бас нэгж тохиолдлоор авах юм бэ гэдэг зохицуулт хэрэгтэй болсон учраас бид нэр эрүүл мэндийн даатгалын ерхий газрын даргын А150 дугаар тушаал 22 оны А150 дугаар тушаалыг гаргасан. За А150 дугаар тушаал маань өөрөө 3 хавсралтай. Эхний хавсралт бол эмгэг судлалын шинжилгээ. Эмгэг судлалыг бол тухайн эрүүл мэндийн байгууллага өөр дөрөө нэгжтэй хэсгээс үл хамааран одоо нэгж тохиолдлоор санхүүжилтаа ингээ аваа явахын процесс хийж байгаа. За хоёр дахь хавсралтанд дотроо юм хоёр хэсэгтэй байгаа. Цөөн хийгдэг хүртээмж баг өндөр үнэтэй амбулатороор хийгдэх онцлогоо шинжилгээ гэж. Үүнийг болохоор танах зохицын хүрээнд тухайн онцлогоо шинжилгээг хийдэг байсан хэсгээс үл хамааран одоо хуучин өндөр хүртэлтийг нэгж тохиолдлоор авдаг байсан шүү дээ. Тэр нэгж тохиолдлоор та бүхэн хэмжлэг үүсгээд авах юм боломжтой болсон. Системийн тохируулгууд чигсэн та бүхэн одоо хэрэгжүүл явж байгаа. Үүн дээр бид нар сая тогтоолын өөрчлөлттэй холбоотойгоор дурангийн онцлогоо шинжилгээг цөөн хийгддэг хүртээмж баг өндөр үнэтэй амбулатороор хийгдэх онцлогоо шинжилгээ хэсэг рүү оруулсан буюу дурангийн онцлогоо шинжилгээ бас одоо нэгж тохиолдлоор юм санхүүж энэ боломжтой болсон байгаа. Тэгэхээр хэрэгжих болов нэг хууль зүйн яам дээр тушаал юу маань тогтоол маань батлагдана. Тогтоол дагсан энэ даргын тушаал маань бас ядаг зөвшөөрөгдөг. Үүний дараа бас хэрэгжүүлээд явахаар ингээд явж байгаа. Одоо бол 150 хуучин 100 явж. За дараагийн хэсэг нь юу гэхээр лавлгаа шутлах хооронд илгээх онцлогоо шинжилгээ гэж. Энэ нь болохоор одоо нөгөө бид нар яг сайн яриад байгаа компьютер томографи юм ба. Энэ дээр бид нар ямар зохицуултуудыг мөрдөж ажиллах вэ гэхээр танах зохицохын хүрээнд өөрсдөө тухайн төхөөрөмж байх юм бол өөрсдөн дээр давхардуулж хэмжил үүсэхгүй шүү. Энэ угаасаа боломжгүй шүү дээ. Зохицохын нүрэнд бид нар өртөгтөр нь оруулж чадхад ахаад нэмж тохиолдолд санхүүжилт авах гэдэг бол болохгүй нэг. Хоёр дахь болохоор ямар тохиолдолд зөвшөөрж байгаа вэ гэхээр танаа эрүүл мэндийн байгууллагын хүлээлт дэндүү өндөр байгаа.
одоо сар болон сараас дээш болчихлоо тий. Иргэн тухайн тусламж үйлчлэг авах гэхээр чирэглэхтэй байгаа шүү дээ. Тэгэхээр өөр эрүүл мэндийн байгууллага руу илгээж болно гэж. Илгээж болно. За тэгэхээр энэ дээр хэдүүлээ 2000 тохироно шүү дээ. Өөрсөн дээрээ зохицын хүрээнд байх юм бол хэдүүлээ тусад нь үүсгэж угаасаа явах болохгүй байна. Харин хүлээгдэл ч юм уу одоо бусад зүйлс нь хитгэн өндөр байх юм бол бусад лавлгаа шатлах хооронд илгээнэ гэдэг юм зүйлсийг юм. Захирам систем дээр бид нар шинжилгээ лавлгаа шатлах хооронд илгээх чагтаа дандаа одоо үндслүүд бичүүлж байгаа. Яг яагаад илгээх гэдэг юм тухайн өвчнийг ямар зорилгоор тодруулах гэдэг. Дараа нь бид нар энэ дээр үндэслээ дахиад хяналтуудыг үнэхээр зөв хүнээ явуулсан байна уу? Эсвэл одоо бас арай өөр тал руу явцсан байна уу? Үүнтэй холбоотойгоор манай газар дээр юу худалдаа авалт гэрээлтийн газар дээр хид хідэн энэ тушаал нэгтгэснээс хойш хид хид өргөлүүд ирсэн. Улсын эмнэлэг дээр очиж тэнгүүд хувийн эмнэлгээсээ та хэд очиод лавлгаа шатлах хооронд илгээх гэсэн зүйлсийг хэлчихээд ирээд нөгөө иргэний өөр газар руу илгээн шүү дээ. Одоо бас арай хувийн эмнэлэг тал дээр нь бас очихоор улсын эмнэлгээс ч юм уу одоо очиод та шинжилгээ хийлгэнэ гэсэн нэг тохиолдолд нөгөө санхүүжилт энэ боломжоор ангуулсан энэ зүйлийг хийлгэж идрий гэдэг энэ зүйлсүүдийг бас иргэн талаас нэлээд өргөдлөг өгдөг. Тэгэхээр энэ дээр бид нар үнэхээр ажиллаж байна. Танаа эмнэлэг үнэхээр илгээх болсон юм уу, илгээхгүй болсон юм те. Илгээх хүнийг одоо нөгөө бас арай өөр ашиг сонирхолтой илгээгээд байгаа бүгд дээр тогтмол хэмжүүлгээ гаргаж байна. За дараагийн хавцралт нь болохоор энэ анхан шатнаас илгээх онцгой шинжилгээ буюу анхан шат руу бид нар нөгөө уралжгүй байнал яриад байгаа шүү дээ. Дүүрснөөсөө дүүргээсээ анхан руу гарахыг өвчнө буулгана. Тэгсэн анхан шат маань өөрөө тухайн архаг өвчнийг хэмжлэх болсон чинь зарим нэр төрлийн шинжилгээгээ хийхгүй юм янз янз чадамжууд нэг өөр байна. Үүнээсээ шалтгаалаад тухайн онцлогоо шинжилгээг анхан шатн дээр хийхгүй болохоор архаг өвчнөрөө нөгөө хүмүүс маань дүүр рүүгээ ярьдаг, төрөлсөн рүүгээ ярьдаг энэ хандлагууд бас үгүй юм л байна. Тэгэхээр бид нар энэ дээр ямар зохицуулт хийж байгаа вэ? Анхан шатнаас илгээх одоо яг энэ архагуудыг хянахад одоо юу шаардлагатай 26 нэр төрлийн шинжилгээг юунаас анханасаа нэгдсэн эмнэлэг рүү илгээх нь нэгдсэн эмнэлэг тухайн шинжилгээг нь сорьцсон шинжилгээд хариуг нь илгээж тэгэхээр иргэн болохоор анхан шатны дээр тусламж үйлчлэгээ бүр авч байна. Онцлог шинжилгээ байна. Бүх зүйлсээ үзүүлэлтээр авч байна. Нэгдсэн эмнэлэг болохоор тухайн онцлог шинжилгээг хийсэн тохиолдолд одоо бас нэг тохиолдолд ингээд санхүүжүүл авч хэдэн талдаа ингээд харилцсан юм ашигтай байхын зохицуултуудыг бид нэр зөвлөлтөөр оруулж ирж байна. За ахаад лавлгаа шатлахоор илгээхтэй холбоотойгоор бид нар ямар тогтоол төр нэмэлт орцуул авч ирсэн бэхээр хүлээлийн мэдээлэл одоо даатгалын захирам системээр дамжуулаад бид нар гаргадаг бол энэ систем өөрчлөлт бас энэ юу вэ гэхээр одоо хүлээлийн эрүүл мэндийн байгууллага болгоноор ингээд судалгаа аваад гаргангууд янз янз ингээд явж идэг. Эмнэлгээс нь асуухаар одоо нэг өөр 15 хоногтой ч юм уу нэг тоо ойлдог. Хээлтээс асуухаар нэг тоо гардаг. Хээлт бол эмнэлгийн датаг ингээд бүргүүлээд авангууд даатгал тал дэш нэг. Тэгэхээр энэ процессуудыг ингээд алхам тутамд хийгээд явахаар бас илүү төвөгтэй процесс юм. Тэгэхээр хүлээлийн мэдээллийг даатгалын захирам систем эсвэл эрүүл мэндийн өвчний төвийн системийг үндэслээд бид бүхэн энэ хүлээлийн мэдээллүүдийг гаргадаг бол тэгэхээр иргэний лавлгаа шатлах хооронд илгээх процесс төр тухайн онцлогоо шинжилгээг бичлэгээр аль хэмжээний хүлээлтүүд нь багтаа байна гэдэг юм нөгөө листүүдийг харуулж гөр иргэн талдаа ч гэсэн илүү чирэгдэл ингээ буу энэ эрэг үр дүнгууд харуулчихсан энэ зохицуултыг бас нэмээд оруулаад өгсөн байгаа. За эмгэг судалтай холбоотойгоор энэ процессын эмгэг судлалын зураг гарч байна. За эмгэг судлал дээр хэрвээ иргэн анхан шат руу байна. За энэ дээр одоо та бүхэн дарагч байна. Энэ ягаан өнгөөр тэмдэглэсэн сумууд бол нөгөө шатлах хоорондоо илгээх удаан өнгөөр тэмдэглэсэн бол ер нь сорьцыг хааш нэлгээх вэ гэдэг нөгөө яаж илгээх вэ гэдэг урсгална. За хамгийн доотлын энэ цаатлын цэнгэр өнгө нь болохоор санхүүжилт ийм процессуудыг хийж байгаа. За эмгэг судлал дээр аймаг дүүрэг нэгдсэн юу төрөлцсөн эмнэлгүүд дээр дотроо нэгжтэй болон нэгжгүй гэсэн ийм хоёр хэсэгтэй байгаа. За нэгжтэй газар бол өөрсдөө хийгээд нэг тохиолдолд санхүүжилт аваа явуулна. За нэгжгүй газрууд нь байх юм бол сорьцыг эмгэг судлалын дүүргээ тээвэрлэн. За эмгэг судлал нь бол тухайн сорьцоо шинжилээд одоо эмгэг судлалын шинжилгээ бүх зүйлсүүдээ хийчгээд нэхэмжлээд даатгалын сангаас авах сорьц тээвэрлэхийн процессуудын одоо энэ зураглалуудыг харуулсан ийм слайд харагдж байна. За дараагийн хэсэгтэр нөгөө А150 дугаар тушаал маань харагдж байна. Энэ А150 дугаар тушаал дөрөв би хэлсэн 2 сайтын тушаал маань бас өөрчлөгдөн гэж байгаа. Энэ өөрчлөгдөх юм бол тарифууд маань бас дагаж ингээ хөдлөх энэ боломж нь бол бүрэн нээлттэй байгаад байгаа. За энэ үрээд амбулатор дээр хийгдсэн өөрчлөлтүүд бол дуусч ирж байна. За би презентацийн одоо эхнээс нь ингээ тавиад үзэхээр амбулаторын бидний анх 21 оноос хойш төвшүүлсэн зорилго бол тоо хэмжээний өвдөж гэсэн бусад зүйлсийн өвдөж гэсэн бас хөрөх түвшиндээ одоо хүний тоо нэмэгдэж байна, байгууллагын тоо нэмэгдэж байна, санхүүгийн хамгаалтууд бол сайжирч байна, үр дүнгууд бол гарч байна.
Гэтэл тохиолдлын тоо одоо энэ бусад зүйлсүүд маань нэмэгдхийн хэрээр бас зөв зохисгүй хандлагууд одоо түрүүний хэлээдсэн өндөр өртөгтэй онцлогоо шинжилгээтэй гэх мэтлэн зөв зохисгүй хандлагууд бас байна. Энэ хандлагуудыг шийдвэрлэх үүднээс бидний тогтоолуудын өөрчлөлтүүдийг тогтмол хугацаанд ингээ оруулаад байна. За хоёрдугаар бид нэр ахаад бас та бүхэндээ хийж байгаа судалгаануудын талаар бас харуулж иж үзүүлье. За амбулаторийн үзлэгийн ер нь энэ дан амбулаторийн үзлэг байгаа. Амбулаторийн үзлэгийг ингээ бид нэр хараад үзсэн. Давтан үзлэгүүд бас нэлээд өндөр байгаад байна. Одоо дахин үзээд нэг гэсэн үг шүү дээ. Хамгийн ихдээ өмнө бид нэр судлаа үзэх 155-ыг би танилцуулж ирсэн. Энэ маань өөрөө 160-аар ингээ үзсэн. За эрүүл мэндийн байгууллагаар нь ингээ зүгээр энэ дээр топ 5-ыг харуулсан. Нэг эрүүл мэндийн байгууллага 94 хүний 20 мянган тохиолдлыг хэмжилт дан үзлэхээр энийхээ мөнгийг бас захимс тэмдгэрээс ингээ харуулж. Бид нэр тухайн мөнгийг энэ хүн дээр нөгөө нэг давхардуулахаар нь уг нь өгöd байгаа шүү дээ. Энэ тухайн байгууллагуудын хандлагуудыг бас зүүг олдролтой байна уу? Буцаад өөрсдөө бас сайжрах юм болов уу гэдэг нөгөө итгэлийн үүднээс ингээд бас ингээ хараа яваад. Давхардал болгоныг эрүүл мэндийн байгууллага, даатгалын байгууллага шүүж тогтмол хугацаанд ингээ хараа яваад. Гэтэл нөгөө байгууллага манаараа ингээ 94 ингээ тохиолдлуудыг ингээ аваа авчихсан. Тэрийг ингээд цааталт нь аккаунт ID нөгөө хүний регистр авах дандаа аккаунт ID бид нэр ашиглаж явдаг. Ингээ харсан чинь нараад тэр 160 үзлэг нь D оншоор 31 удаа, G-гээр 41, K-гаар 74 хэмжлийн ингээд топ ингээ авсан. Тэр нь 160 удаа болсон. Тэгсэн 160 удаа дан үзлэгч авчаагүй ахаад нааталтаа уламжлалтын амбулаторыг давхар ингээ аваадсан. Энэ 172. Нийтдээ энэ чинь 332 болоо явчихсан. Өдөрт нэг удаа хүн амбулаторын үзлэг хийх гэж байх уу? Одоо тэгээд цалинтай гэхээр энэ хүн чинь мэдээж ажил хөдөлмөр эхэлдэг. Ажилтаа хүн тэгээд байнга ингээ яваад юм боломж юм. Энэ шиг бид нар байгууллага болгоноор нь одоо энэ дээр харж 4 удаа 3 удаа нөгөө 40-с дээшээр нэг авцсан. Энэ болгон дээрээ тогтмол юм анализууд явж. Тэгэхээр та бүхэнд яагаад энийг яриад байгаа вэ гэхээр та бүхэн ч гэсэн өөрсдөө эрүүл мэндийн байгууллага дээр энэ чиглэл рүүгээ ажиллаад үзье. Хүмүүсийг давтан хөвгөлтүүд нь ямар байгаад нь давтан үзлгүүд нь ямар байна, үзлэгийн давтан үзлгүүд нь ямар байна гэх мэтлэн байдлаар ингэ үздэг нэг. Давхарлалтай холбоотойгоор ахаад ингэж ярихаар эмнэлгүүдийн онш болгон дээр ирж байгаа онцлогоо шинжилгээнүүдийг бид нэг бүршил экзамаар нэг хараад үзэж байгаа. Тэнгүүд нэг оншин дээр дунджаар нэг 50 орчим 50-аас 100 орчим нэр төрлийн юм шинжилгээнүүд хийгдээд байгаа байхгүй. За тэнгүүд одоо юу гэдгийг хавдрын оншин дээр одоо дохынх ч юм уу ингээл тий эсвэл одоо хотоодны өвчин дээр дохынх ч гэдэг юм одоо ингээл янз янзын юм тухайн оншин дээр үнэхээр хийгдэх боломжтой ч юм уу эсвэл өөр байдлаар юм уу ингээд онцлогоо шинжилгээнүүд ингээ янз янз байгаа. Тэгэхээр онцлогоо шинжилгээ болгон тухайн оншин дээр тохихгүй юм янз янзын онцлогоо шинжилгээ гэдэг нь эмнэлэг талдаа яах вэ гэхээр танаа дээр шаардлага онцлогоо шинжилгээ хийснээр зардал нэмэгдээд ирчихэж байна. Зардал нөгөө өөр ашигын асуудал маань ингээ хүндэгдээд ирчихэж байна. Тэгэхээр та бүхэн өөрсдөө бас эмнэлэг дээр тухайн оншин дээр манай эмнэлэг дээр яг ямар шинжилгээнүүд хийгдээд байгаа. Уг шинжилгээг хийх ёстой байсан юм үгүй мүү гэдэг нөгөө автуудад өдөр томч тэр нөгөө эмчийн эмнэлэг зүүн нөгөө бусад зүйлсээр ингээ уялдуулаад бас тэр зүйлсээ гарах юм илүү өөр ашигтай байх юм нөлөөлөл юм бас байх боломжтой. Тэгэхээр энэ чиглэлээр бас ажиллаад үзээч гэдэг зөвлөмж авах гэж. За хоёрдугаар эндээсээ үндэслээд бид бүхэн юу хийж байгаа гэхээр амбулаторийн хяналтын үзлэг дээр дараагийн тогтоолын өөрчлөлтүүдээр ч гэсэн оруулахаар ингээд төлөвлөж байгаа. Хяналтын үзлэг дээр бол угаасаа эргэн ойлгомжтой шүү дээ. Очих хугацаанууд нь ойлгомжтой. 3 сар, 6 сар одоо тухайн оншоодоос шалтгаалаад янз янз. Тухайн хяналтын үзлэгтээ очиод нөгөө хийгдэх шинжилгээнүүд нь тогтмол тийм шинжилгээнүүд хийж ш тухайн оншийн нөгөө үзлэглэл. Тэгэхээр бид нэр хяналтын үзлэгийг илүү нөгөө тухайн ирж байгаа хугацаанд ирж гэнэ үгүй гэдэг байдлаас нь шалтгаалаад нэг хоёрд тухайн хяналтын үзлэгт хийгдэх онцлогоо шинжилгээнийх нь хүртгийг тооцох юм шиг нөгөө дараагийн алхмуудыг бас ихээр ингээд төлөвлөлөд ажиллаж байна. За хяналтын үзлэгтэй холбоотой ахаад бас та бүхэнд мэдээллүүдэд танилцуулахад дараа нэгдсэн эмнэлгүүд маань нийтдээ 1.1 сая амбулаторийн үзлэг онцлогоо шинжилгээ хийлгээд хяналтын үзлэг нь болохоор 298. Энийн хооронд нарцуул үзэхээр 27% хяналтын үзлэг хийж. Тэгэхээр одоо бидний энэ дата мэдээлэл бүх зүйлсүүдийг аваад үзэхээр манай улс дандаа шинэ өвчин илрүүлээд байгаа юм шиг юм зүйл болж байна. Хяналтын үзлэг маань өөрөө юм баг хийгдэх юм зүйлсүүд байна. Тэгэхээр хэдүүлээ хяналтын үзлгүүдийг бас илүү нэмэгдүүлж энэ амбулаторийн тусламж үйлчлэгэн дээрээ бас зөв голдрыг нь оруулахгүй юм зүйлсүүд бас байгаад байна. За дахиад хяналтын үзлэг хийж байгаа нөгөө оншуудаар нь ингээ аваад үзэхээр халдвар тус өвчний хяналт, халдвар тус бол одоо хорт хавдрын хяналт, ослын эмтлийн хяналт, хүүхэд өсвөө энэ болохоор нөгөө тоонууд дээрээс нь месслийн болтуудыг ингээ аваад үзсэн. Ахаад тогтоол дээр та бүхэн ажилласан бол месслийн болт энэ төрөйг тусна гаргацсан байгааз энэ хяналтын хэсгээсээ энэ нь өөрөө хяналтын бид нэр статистик мэдээллүүдийг гаргахаар хэтэрхий өндөр ингээс авалгаатай хяналтын үздэг өсөж байгаа юм шиг харагдаад. Гэтэл мөн чанартай болохоор шинээр нэмэгдсэн хэдэн л одоо нөгөө хорт хавдар одоо энэ бусад зүйлсүүдийг нэмж байгаа болохоос ихэнх өсөлтөнд дандаа нөгөө месслийн болтын өсөлтүүд байгаа учраас бид нэр
энэ статистик мэдээллүүдийг зүү гаргах үүднээс бас энэ хэрэглээ талаас нөгөө мэдсэсний болтыг тусна гаргацсан ийм зүйл бас байгаа. За ахаад ингээд нэмээд хэлэхэд одоо түрүүний энэ сургалтын дараа бид нэр та бүхнээс мэйл рүү ч юм уу явуулж байгаа асуумжуудыг аавна. Тухайн асуумжууд дээр юу гэдэг одоо нөгөө түрүүний миний хэлжсэн танай эмнэлэг дээр амбулаторийн үзлэг хийлэгчээд заавал тухайн эмнэлэгтээ хэвдэх юм бол санхүүжилт нь олгох ч гэдэг юм уу тэ нөгөө эмнэлэгт хэвдэхийн тулд өөр эмнэлэг рүү очиж шинжилгээ хийлгээд ирээ гэдэг энэ урсгалыг бууруулахын тулд хэдүүлээ ямар алхмуудыг бас хийх боломжтой гэх мэтчлэн энэ судалгаануудыг аваад дараагийнхаа бас тогтоолууд дээр өөрчлөлт оруулж авч гэхлээр бас ажиллаад явах юм зүйлээр ингээд төлөвлөж байна. За энэ үрээд миний презентацийн дууслаа.